Энэ хичээлээр үйлчлэгээний салбар түүний ангилал, мөн аялал жуулчлал түүний онцлог тэргүүлэгч орнуудыг судлан зарим дэлхийн аялал жуулчлалын байгууллагуудаа танилцсанаа. Юуны төрөнд үйлчлэгээ гэдэг нь худалдаа, холбоо, аялал жуулчлал, амралт зөвлөлтийн газар зүйн байршил, хөгжлийн эсдийн төлөвийг цогц байдлаар авч судлан хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангаж чиглэгдсэн өртөг бүхий үйл ажиллагааны нийлбэр. Хадгалах боломжгүй бие тус хуримтгай гэсэн шинжүүдтэй худалдаа үйлчилгээ, ах үйлчилгээ, харилцаа холбоо гэсэн салбаруудаас бүрдэн аж ахуйн зорилт. Энэ тээврийн нийтийн аж ахуй, байшин барилга барьж босгох, нийгмийн үйлчилгээнд соёл боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ орно. Ажил хэргийн үйлчилгээнд удирдлага, реклам, зөвлөгөө өгөх үйлчилгээ, хувь хүнд үзүүлэх үйлчилгээнд үсчин, дэлгүүр, зочд буудал, хуваанц, ресторан зэрэг орно. Энэ салбар нь 19-р зуунаас үйлдвэрлэлийн 3-р, 4-р салбар болон эрчимтэй хөгжиж ирсэн. Үйлчилгээний салбар технологийн дэвшил, менежментийн шийдлүүд чухал нөлөөтэй. Хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлснээр ажилчдын ур чадвар ахина. Ажилчдын ур чадвар ахиснаар цалин хүсний нэмэгдэл олгогдно. Эргээд хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэнэ. Гэсэн ийм цикл маягийн эргэлтэнд ордог байна. 3-р буюу үйлчилгээний салбар нь худалдаа, тээвэр, харилцаа холбоо, банк даатгал, үйл хөдлөх хөрөнгө, нийтийн үйлчилгээ, тусгай үйлчилгээ гэсэн ийм салбаруудаас бүрдэнэ. Нэгдсэн үндэсний байгууллагаас үйлчилгээний нэр төрлийг үндэслэн 12 төрлийн салбарт 160 гаруй нэр төрлийн үйлчилгээг ангилсан байдаг. Үйлчилгээний салбарууд дотроос хамгийн хурдтай хөгжиж байгаа нь аялал жуулчлалын салбар юм аа. Дэлхийн 154 орныг игнэндээ нэгтгэсэн Дэлхийн аялал жуулчлалын байгууллага 1976 онд байгуулагдсан. Харин манай улс бол 1990 онд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гишүүн болсон бөгөөд 2007 оноос Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тэмдэглэж байна. Олон улсын аялал жуулчлалд эзлэх байр суурийг өрсөлдөх чадварыг индексээр илэрхийлсэн байдаг. Үүнд Швейцар, Франц улсууд тэргүүлдэг байна. Манай улс 1954 онд гадаадын иргэнд үйлчлэх товчоо нэртэй байгуулагдсан өнөөгийн жуулчин хувьцаат компани. Өнөөгийн байдлаар 7000 гаруй ортой, 198 жуулчны бааз, 8000 гаруй ортой 200 орчим зочид буудал, 600 гаруй аялал жуулчлалын компани, 32 эртний дэлхийн дэлгүүр, 50 орчим музей ажиллаж байна. Тэгэхээр нэг улсаас нөгөө улс руу, нэг твээс нөгөө төв рүү амралт зугаалах албан хэрэг болон бусад зорилгоор аялан явахыг аялал жуулчлал гэнэ. Харин хувь хүн өөрийн байнга оршин суудаг газраасаа 1-ээс 183 хоног хүртэл хугацаагаар амралт, сувилал, тань мэдхүйн зорилгоор болон шашин шүтлэг, ажил хэргийн шугамаар өөр газар нутаг руу аялан явахыг жуулчин гэнэ. Аялал жуулчлал нь өнөө үед хамгийн хурдцтай хөгжиж байгаа салбар бөгөөд нийт үйлчилгээний ажлагчдын 20% нь энэ салбарт ажиллаж байна. Энэ үйлдвэрийн гол үзүүлэлт нь жуулчдын тоо, түүнээс орлох орлогын хэмжээ юм. Аялал хийхэд сэтэл төрүүлэх анх дагч болон хоёр дагч, сонголтод нөлөөлөх хүчин зүйл, хүнлэнгийн хүчин зүйл гэсэн хүчин зүйлүүд нөлөөлнө. Дэлхийн хэмжээнд хот төдийгийн алинд нь ч чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нэмэгдэж, нөхцөл нь сайжирч хөгжиж буй орнуудыг зорчих жуулчдын тоо өссөөр байна. Энэ салбарын гол үзүүлэлтүүдийг үзүүлсэн байна. Шууд болон шууд бус нөлөөллийг оруулан дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 9% бүрдүүлдэг. Мөн 11 ажилтны тутмын нэгэн аялал жуулчлалын салбарт ажиллаж байна. Дэлхийн экспортод 1.5 их найд $10 оруулдаг. Нийт экспортын 6%-ийг эзэлнэ. Мөн дэлхийн үйлчилгээний салбарын экспортын 30%-ийг дангаараа бүрдүүлдэг байна. Олон улсад аялал жуулчлалын салбараас олох орлогоороо Америк нэгдсэн улс $70.3 тэргүүлж байгаа бол Испани, Франц, Итали, Хятад зэрэг улсууд удаах байрыг эзэлнэ. Аялал жуулчлалын салбарт хүний гараар бүтээгдсэн үзмүүд чухал нөлөөтэй. Хятадын цагаан хэрэм, Египтийн пирамид, Америк эрхчлөлийн нөхөшөө, Францын Эйфелийн цамхаг, Италийн Колизей театр, Австралийн сонгодог дүүрийн театр, Нэтхэгийн Таж Махал. Байгалийн үзмрүүдээс байгаль нуур, Жежу арал, Мадагаскарын Бабо умад, Перугийн Солонгон уул, Америкийн Ниагара хүрхрээ, Швейцарын байгаль зэрэг нь жуулчдын анхаарлыг ихээр татдаг газруудын нэг байна. Харин манай орны хувьд Хүсгэл нуур, Алтай таван бовд, Цагаан сувраг, Хонгорын элс, Ганга нуур, Хөнгөний чуулган гэх мэт байгалийн үзмрүүд манай улсын хамгийн эртний хар орон хот, түүний Эрдэнэ зөөхийд, Чингисийн мөртөн бөшөө зэрэг дотоодын болон гадаадын жуулчдын сонирхлыг ихээр татдаг үзмрүүд байна.
Эдгээр нь гайхамшигт уран хийцтэй барилга, түүхийн үнэт олдвор, эзэглэн цайхан байгаль, хөшөө дурсгал зэрэг зүйлсээрээ жуулчдын анхаарлыг байнга татаж байдаг. Жуулчдын дийлэнх нь буюу 53% нь амрах, чөлөө цагаа өнгөрөөх зорилгоор, 27% нь таниллын зочлох, шашин, эрүүл мэндийн зорилгоор, 14% нь бизнес, ажил эрхлэх зорилгоор, за 6% нь бол тодорхой бус зорилгоор аялал жуулчлалын үйл ажиллагаанд оролцдог байна. Аялал жуулчлалын салбарт тээврийн салбар чухал үүрэгтэй. За диаграммаас үзэхэд агаарын болон авто тээвэр хамгийн их хувийг эзэлж байна. Аялал жуулчлалыг дагаад жуулчны бааз, зочид буудал, жижиг худалдаа, эртний эдлийн дэлгүүр, энэ чиглэлийн их дээд сургууль, тээврийн салбар хүчдэг байна. Аялал жуулчлалын хөгжилд бүс нутгийн эдийн засгийн тогтворгүй байдал, дайн, гэмт хэрэг, халдвар төвчин зэрэг сөрөг нөлөөлөх хүчин зүйлс олон байна. За тэгэхээр аялал жуулчлалын байгууллагаас бүс нутгуудыг дараах байдлаар ангилна. За үүнд эрсдэл ихтэй орнууд, гэмт хэрэг өндөр орнууд, улс төрийн тааламжгүй нөхцөлтэй орнууд, эрүүл мэндийн таагүй нөхцөлтэй орнууд гэж ангилнаа. За дэлхийн аялал жуулчлалын өсөлтийн ихтийн төлөвийн диаграммаас харахад хамгийн их жуулчинтай Европын бүс нутаг байхад хамгийн их өсөлттэй нь Африк болон ойролт орнуудын бүс нутгууд орж байна. Эдгээр бүс нутгуудыг зураг дээр үзвэл Европ, Африк, ойролт орнууд, Ази нумхан далайн орнууд, Америкийн бүс нутаг. Олон улсын аялал жуулчлал улс орнуудад дараах эерэг нөлөө үзүүлдэг. Эдийн засагт бодит орлого нэмэгдэнэ. Агаарын тээврийн орлого өсөж, дундаж орлоготой хүмүүсийн аялж болох газрын тоо нэмэгдсэнээр даяарших үйл явц тэлж байна. Мөн бусдын соёл ахуйтай танилцах үүднээс гадаадад аялах өдрийн тоо нэмэгдэж байна. Олон улс орны төрн аялал жуулчлалыг дэмжих хүчтэй бодлого барьж байна. За энд Олимпийн наадам, дэлхийн аврах шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээн гэх мэт олон улсын арга хэмжээ зохион байгуулах хөрөнгө оруулалт нэмэгдэх сонирхол их байна. Харин манай орны хувьд орон нутгийн иргэдийн зах зээлд гүйцэтгэх үүрэг нэмэгдэнэ. За ингэснээр орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг борлуулах, ашиг олох боломж нэмэгдэнэ. За мөн нүүдлийн аж ахуйгаа сурталчлах, сүү цагаан эдээ бэлтгэх, танилцуулах, заах, сургах, өөрийн ахуй соёлоор бахархах, мөн угсаатны болон олон улсын урлагийн үйл ажиллагааг дэмжих, өргөжүүлэх бодлого баримталж байна. За манай дэлхий дээр хамгийн их жуулчин очдог улс Франц улс байна. За Америкийн нэгдсэн улс, Испани, Их Британи, Герман, Турк, Хятад, Таиланд, Итали зэрэг улс орнуудад жуулчдын сонирхлыг ихээр татдаг байна. Мөн аялал жуулчлалаас олсон орлогоор Америкийн нэгдсэн улс тэргүүлнэ. За Итали, Испани, Франц, Их Британи, Герман, Хятад, Гонконг, Австрали, Таиланд зэрэг улсууд тэргүүлдэг. Мөн аялал жуулчлалд зарцуулсан зардлын хэмжээгээр Хятад улс 261.1 ам доллар нэгдүгээр байранд орж байна. За Америкийн нэгдсэн улс, Канада, Их Британи, Итали, Франц, Герман, Өмнөд Солонгос, Австрали зэрэг улсууд далж байна. Аялал жуулчлалын салбар хурдастай хөгжийн зэрэгцээ, эко аялал жуулчлалын төлөвлөлт, хяналт, менежмент сайжирч байна. Эко аялал жуулчлалын хүрээнд Сархүүчгийн 117 дугаар хуудсан дахь Индонез улсын жишээг судлаа. За Индонез улс нь 1.9 сая км² нутагтай 17 мянган арлаас бүрдэн 237 сая хүн амтай. За хүн амын 3 сая энэ салбарт ажилладаг. Дотоодын нийт бүтээгдэхүүний 10%-ийг эзэлнэ. Тус улсын эко аяллаа гол зорилго нь байгалийн унган төрхийг хадгалах, байгаль хамгаалах, экологийн боловсрол олгох, биологийн нөөц тулгуурлан бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд таниулах, уламжлалт зан заншлаа хүндэтгэх, эдийн засаг хүрээлэн буй орчин тогтвортой хөгжлийг хангах, орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилго тавьжээ. Тус улсын аялал жуулчлалын гол бүс болох Балийн арлыг ногоон бүс болгох хөтөлбөрийг 2010 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна. Харин манай улсад Өмнөгов аймгийн Булган суманд 3 тэмээ бааз нь байгаль дээлтэй тогтвортой хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа явуулдгаараа алдартай. За бидний үндсэн агуулгын хүрээнд эсэлтийн ерөнхий шалгалтын 2020 оны Б хувилбарын 31-р даалгаварт улс орны тогтвортой хөгжлийг хангахад зориулагдсан эко аялал жуулчлалын хөтөлбөрийг сонгоно гэсэн даалгавар ирсэн байна. За эндээс зөв хариулт нь Е буюу дугуйн аялал, тухайн нутгийн сүмхийдийн өвөрмөц онцлогтой танилцах. Хариултын тайлбарыг дараагийн слайдн дээрээс үзэж тэмдэглээд алдаа байвалсаад аваарай.